Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг хэдий ч нэртэлрүүлэн тэр хэрээр эмчилгээ үр дүнтэй байх эдгэх боломж нэмэгддэг. Тэгвэл 9, 18, 36 сартай хүүхдүүдэд хөгжлийн цогц үзлэхийг өрх сум тосгоны эрүүл мэндийн төвд хийж байгаа юм байна. Тухайлбал Мэнд Арвижих өрхийн эрүүл мэндийн төв 1 жилийн хугацаанд хөгжлийн хоцрогдолтой 7 хүүхдийг илрүүлсэн байна. Хүүхдийн эрүүл мэнд хөгжлийн цогц үзлэх нь тэдний оюун ухаан болон бие бэлтрийн хоцрогдлыг эрт илрүүлэх зорилготой. Аутизм хөгжлийн бэрхшээл хөдөлгөөний хоцрогдол зэргийг шалгадаг. Тухайлбал иргэн 9 сартай хүүгээ үзлэгт хамруулж байгаатай бид таарсан юм. Энэ үеэр хүүхдийн биеэс хэмжилт авч тоглоулах зэргээр хөгжлийг нь үнэлсэн. Жин настайгаа харьцуулахаар энэ хүүхэд нь болохоор 9.4 хилтэй. 9.4 хил нь бол өсөлтийн хувьд хэвийн жинтэй байна гэсэн үг. Өндөр нь 73 таа учраас яг хэвийн хэмжээндээ байна гэсэн үг. Биеийн жин бас хүүхдийн өсөлтийг биеийн жингийн индекстэй харьцуулж үзэхэд бол энэ хүүхэд маань бас 17.6 учраас хэвийн жинтэй гэж үзэж байна. 9, 18, 36 сартай хүүхдүүдийн хөгжлийн үнэлгээ харилцан адилгүй. Жишээ нь 9 сартай хүүхдээр тоглоулж булчингийн хөгжлийг нь үнэлсэн бол ээж нь дуудах, хоол өгөхөд хариу үйлдэл үзүүлж байгаа эсэх зэрэг олон үзүүлэлтээр оюуны хөгжлийг нь үнэлж байсан юм а. 36 сартай хүүхдээр болох төр бид нэр шатаар өсгөж буулгадаг. Одоо тусгай шатаар явуулдаг. Хоёрдугаарт нь зураг зурулдаг. Дөрвөлжин тоглоомыг эвлүүлж тоглоулдаг. Ингээд дээш нь байшин барьж байгаа юм шиг эвлүүлдэг. Янз бүрийн дүрстэй юм өгдөг. Тэр дүрсийг энэ ямар дүрс үү гэдгийг ялгаж байна уугүй юу? Тэр дүрс рүүгээ ингээд авч хийж ийнэ гэдгийг үздэг. Тэнүүгээр бас арай өөр. Хэрвээ энэ мэт үйлдэлүүдийг хийж чадахгүй бол дараагийн шатлалын эмнэлэгт хандаж, оншийг баталгаажуулан шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг байна. 24 онд бол манайх нэг 56 хүүхэд оруулсан хамралт бага байсан гэсэн үг. Тэгэхээр 25 4 онд бол манайх хөгжлийн хоцрогдол бэрхшээл илрүүлэг байна. Ерөнхийдөө. За 25 онд болохоор манайх 94 хүүхэд үзлэгтэй хамруулсан. Үүнээс 11 хүүхэд илэрсэн. 11 хүүхдээс дээд шатны нөгөө лавлгаа шаталтаа явуулаад тэгээд нэг 7 батлагдсан байгаа. Өрхийн эрүүл мэндийн түгээс тухайн сард үзлэгт хамрагдах хүүхдүүдийг тодорхойлж дуудаж үздэг байна. Мөн шилжсэн болон түрүү оршин суугчдыг ч хамруулдаг гэдгийг хэлж байсан юм. Мэнд Арвижих өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд Японы хүүхдийн өвгөх сангаас шаардлагатай тоног төхөөрөмж, тоглоом зэргээр хангасан нь үзлэг хийх онцлогоо үр дүнтэй байхад эргээр нөлөөлжээ.